Амар гоё нартай өдөр дэлхийн дулаар нь ярьж байна. Харин тийм. Уг нь яг тэр хүйтэн 100 болохгүй байна гэж яг үеэр нь яг ярих гэж байсан. 100 богино ч тий. Тий. Яг хүүтрэлтэй байгаа. Бид хоёр бас нэлээд тийм том гэх юм уу те бас их сонирхолтой. Жохон улс төрийн ялцчгүй ярихгүй бол болохгүй нэг тийм. Улс төр боллоо шинжлэх ухааны нэг юм нэг дундын нэг юм завсрын асуудлыг ингээд бас мажиг гэж үзлээ. За сайн байцгаана уу юу яаж та. За манай Тренд подкаст дараагийн дугаараараа зочингоо оролцох гэж байна. За манай өнөөдрийн зочингоор Игэл телевизийн томч Ганбаяр оролцож байна. За бид хоёрын өнөөдрийн ярих сэдв бол бас их том сэдв байгаа. Тэгээ энэ том сэдв барьж авсан шалтгаан нь манай Ганбаяр маань орчуулсан номтой холбоотой. За Ганбаяр маань хизээ орчууллаа мөн үү? За энэ чи яг орчуулга нь бол баг ковидын үеэр л хийсэн шүү дээ. Тэгээ одоо гараад 3 жил болж байна уу? 3 жил болж байна тий. Вячеслав Кремлик гэдэг Вячеслав Кремлик тий. Тэр нөхрийн айдсар хүлжигчд гэдэг ном байгаа та. Маш онцгой одоо яг ингээд дэлхийд дулаарж байгаа гэдэг олон нийтээр хүлээн зөвшөөрсөн байгаа ингээд ярьж хагаад ганцаархнаа сүр зогсоод дэлхийд дулаараагүй юм байхгүй гэдэг өөр өнцгөөс яриад байгаа. Би бол тэр номыг уншаагүй. Гэхдээ ерөнхийдөө өөрийнхөө хэмжээгээр хэлсэн аргументуудыг сонирхож үзээд надад нэг жоох эргэлзээнүүд төрөөд байгаа юм гоо. Тэгээд тэр эргэлзээнүүдэд тайлахаар бас зүгээр ингээд яагаад тэр ном ингээд орчуулсан юм бол Монголд бас нэг энэ үнцгээс ярьж байгаа хүмүүс бас ховор агаад байна шүү дээ. Бүр яг ингэж ярьж байгаа. Тэгээд тэр үнцгөөс нь сонирхох гээд ингээд өнөөдөр уйлаа. Тэгээд юунэтрэн миний нэг ихний асуулт нэг юм байна. Яагаад энэ номыг орчуулах гэсэн бэ? Энэ яг Ганбаяр гэдэг хувь хүний ингээд ямар ингээд анх энэ номыг орчуулъя гэсэн тийм бодол төрсэн. Түүхээс уулзчих. Энэ Вячеслав Кремлик гэдэг одоо Чехийн түүхч, блогч юм залуу. Өөрөө одоо чөлөө зах зээл капитализм энэ талаар маш их бичдэг. Энэ залуугийн одоо Чехэр бол ер нь айдсаар далиндуулаа гэж хүлжигсэд гэсэн утгатай үг юм билээ. Тэгэхээр айдсаар хүлжигсэд гэдэг үгийг номын нэрийг бол одоо сосор оромгоо өгчсэн. Жүжигчин дуучин сосор оромгоо өгчсэн. Яг англи хэл дээр их нэр нь болохоор одоо уур амьсгалын өөрчлөлт гэсэн холбоотой нэг юм нэр байгаа. Тэгээд тэр нь яг одоо Чех утга нь болохоор айдсаар хүлжигсэд гэсэн тийм агуулгатай юм байсан байна. Тэгээд би ер нь орчуулна гэдэг чинь их төвөгтэй шүү дээ. Монгол хэлэнд яаж буух вэ? Ямар утга авахтай байх вэ? Тэгээд сосор оромгоос та нэг нэр өгөөч. Тэгээд ер нь агуулгын юм шүү дээ. Би уншсан. Тэгээд ер нь айдсаар хүлжигсдэг өгч юм тийм. Хүлжин гэдэг чинь бас их жоох юу үг шүү дээ. Ерөнхий үг. Үгүй чи ингэж бодолтой. Энэ их хөлдсөн одоо хөлжин гэдэг чинь ерөөхдөө ингэ буруу аргаар мөнгө олсон юм шиг тийм үгтэй байхгүй. Тийм өөр ингэ шодрог хөдөлмөр биш тийм. Ингэ шодрог хөдөлмөрөөр олоогүй нэг хөлжсөн тийм. Бусдыг хохироосон юм шиг ийм утгаар. Тэгээ айдсаар хөлжсөхээр айлгаж байгаа л хөлжиж чинь гэсэн үг байхгүй. Дэлхийн дулаар ч юм уу тийм. Байгалийн гав шиг магадгүй нэг Армагеддон гэх л ертөнцийн сүрэл. Тэгээд Холливуудын кинонуудыг харахаар ийм утгатай агуулгатай кино их штэ. Тий. Бид нар буруутай. Хүн төрөлхтөн буруутай. Бид нар ер нь одоо шийтгэлээ хүлээж байгаа гэсэн агуулгатай нэг юм. Одоо шашны ч юм уу, пропаганда ч юм уу ийм кинонд аягүй их штэ. Одоо энэ Роланд Эмерихийн кинод энэ тий 2012 нөгөөдөр сүүлчийн өдөр ч гэдэг. Тэгээ Холливуудын кинод бас анзаараад байгаа. Ер нь ийм уур амьсгал ертөнцийн сүрэлтэй холбоотой юм апокалиптик кинонууд маш их байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Тэр чинь өөрөө кино урлаг хүртэл ингээ улс төр үзэл сурталтаас тодорхой холбоотой байна. Дэлхийд даяар одоо хүн төрөлхтөн өөрөө өөрсдөө дэлхийг мөхөөж ийн гэдэг наратив дийлчээд байна шүү дээ. Хүн буруутай гэсэн. Хүн буруутай гэж үздэг шүү дээ. Ер нь тийм болохоор одоо сүүлд одоо ингээд нөгөө хүүхд төрөлхөө болчих шүү дээ хүмүүс. Жог нь амар том дохио байгаа байхгүй миний бодлоор. Хүн амз би одоо мэрэгжил хүн амзж байхгүй. Тэгээд хүүхдэд төрөлхөө болчихно гэдэг чинь хүн төрөлхтөн даяар аимшигтай асуудал байгаад эхнээсээ ингээ айгүй олон асуудал гарч байхад хүмүүс юу гэж ярьж байгаа гэхээр хүн үсэж явах юм. Бид нар чинь ингээ дэлхийг одоо ингээ хохироод байгаа шүү дээ. Тийм болохоор ер нь үржил яах хэдэр гэдэг тийм хүмүүс айгүй их болчиход байгаа байхгүй. Харгис тийм. Одоо евгеникс гэдэг шүү дээ тий. Тий. Ер нь би одоо хүн
дэлхийн хүн ам цөөрн шүү дээ. Тий, цөөрн. Одоо Африк тип бол яг хүн амын өсөлтөө хадгалаад баг 2 тэрбумчул болчих тий. 3.2 тэрбум болно гэдээсэн шүү дээ. Тий. Тэгэд бид нар хятадыг хараа л да. Хятадын хүн ам шорон түм хүн ам гэлдээсэн. Хятадын хүн ам 4 жил дараа буурчлаа тий. Тий. За энтхийгүү хүн амын одоо fertility rate нь бас буурчлаа тий. Тий. За тэгээд Япон, Солонгос, Сингапур гэл Хонконг гэл бүгд буурч шүү дээ. Америк буурчлаа, Европ буурчлаа тий. Хүн асуудал юм уу? Хүн үржихөө олчлаа яах юм тий. Тэр чинь одоо хүн төрөлхтний хамгийн том яриа баймар байтал хүмүүс үржих нь өөрөө буруу гэдэг ийм наратив те ийм санаа ерөөсөө маргаангүй юм шиг. Энийн эсрэг зогсох нь бүр юу юм шиг те одоо гинт хэрэг юм шиг тийм болтол ингээд тарих угаагаа хийцэн байл гэж үзэж л та. Тэгээ зүүнфнүүд л ийм гараад ирдэг шүү дээ. Либералууд те те эмэгтэй хүн зөрчигдөж чинь, эмэгтэй хүн эрхсчигдөж чинь. Ер нь хүүсийн цөөнхүүд зөрчигдөж чинь хүмүүсийг хангалтах хэрэгтэй. Одоо жишээ нь хараа л да. Илон Маск тэ идэв хөхт, бараг 13 хөхттэй хөхтэй. 14 17 дахь. Илон Маск чинь дандаа л ер нь хүн хөтөлбөрт өсөхгүй үржихгүй бол хүн дөдлөр нөө тийм. Бидний тийж хин ажил хийх юм тий. Энэ дараагийн хувь явж явах юм тийм. Чинь хүн үйлдвэрлэл байна ч тийм. Энэ бүхний ингээд тавиад. Ер нь гол зүүнтүүдийн хамгийн энэ дэлхийн дулаал уур амьсгалын өөрчлөлтөнд хүн буруутай гэдэг үндслийг гаргаж ирээд байдаг. Тийм үү? Одоо бидний сайн мэдхийн Леонардо Ди Каприо гэдэг тий. гоё жүжигч юм байна шүү дээ. Манай Прүс ундаг ахаа. Тий. Прүс ундаг. Яг ундаг ч юм уу? 25 наснаас ундаг ч юм уу тий. Бүсгүүчүүдэд болцдгоо гэдэг. Өөрөө л хүүхдгөө сайхан. Тэгээ 25-та бүсгүүчүүдийг тэгээ 25-та хүртэл нь жоохон ингээ үерч байгаа хайчдаг. Тэгээ хувийн онгоцоор явдаг тий. Тий. Тэгсэн мөртлөө юу? Тий. Одоо ингээ ийм олон улсын хурлууд дээр одоо Грета Thunberg гэх нэг Шведийн өөрөө бол ингээд нисч очиод байнга ногцоор нисдэг мөртлөө хаяа ингээд активизм хийх болохоор ингээд нэг гоё харагдаад ингээд тэгээд усан онгоцоор яваал тий гээл тий. Попрол тий. Жишээлбэл одоо нүүрс төрөгчийн давхар эсэл бидний өдөр тутмын үйл ажиллагаанаас ялгарна тийм үү? Бид ч амин бий тийм. Одоо хоол унд хийх одоо тээврээр үйлчлүүлэх юм байна шүү тий. А бидний жишээ нь ялгаруулж байгаа нүүрс төрөгчийн давхар эсэл маш бага байхгүй. Тэр Каприогийн хажууд Леонардо Ди Каприо ямар хөө том хүмүүсийн хажууд ямар том байшинд амьдарч байгаа тийм үү? Ашиг Барак Обама ч юм уу тийм Дональд Трамп ч юм уу ямар том байшинд амьдарч байгаа. Тэр байшинг нь хэрэглээ нь хэрэг байх уу? Хэрэг цахилгаан хэрэглэх юм. Цэвэрлэгээ нь яах юм тийм. Тэгээ хувийн онгоцоор нисэж байгаа л доо байчуд л тийм. Хувийн онгоцоор нисэхэд тэр онгоцны гаргаж байгаа түлшийг тэр онгоцонд сууж явж байгаа хүний тоотой харьцуулъя л дээ. Тэр Каприогийн онгоцонд нэг үсрээл 10 хүн суухгүй л найз зөвхөн ч юм уу юу гэдгийг үйлчлэгч тийм. А гэтэл бид нар Бээжин рүү нисэхдээ яг Сөүл рүү нисэхдээ нэг онгоцонд хажуу тал дээр ингээд суугаад 200 300 200 300 тэр гаргаж байгаа нүүрс төрөгчийн давхар эслийг нь 200 300 хүнд хуваах 10 хүнд хуваах баг ойролцоо. Тэгэхээр хин илүү ялхарлах тийм. Энэ хэлэхэд байгаа санаа бол тэр хүмүүс бол одоо энэ ингээд нэг юм дэлхийн дулаар л болохгүй байна. Бид нар тэнцэстэй гээд гой гой юм яриад байгаа мөртлөө яг начир дээр бол өөртөө ялгаагүй л одоо ялгаагүй л ингээд ялгаруулж байгаа. Дээрээс нь зүгээр л ингэж харагдах нь гой учраас олон нийтэд таалагдах учраас ингээд нэг юм гоё юм яриа те ногоон дэлхийн ногоон хөгжил гэхгүй тийм юм яриа. Тэгэж ярихаас өөр аргагүй байдалд оролцож байгаа байхгүй. Одоо та ойлгосаар хагаад энэний эсрэг ойлгохгүй л кино тоглохгүй шүү дээ. Одоо Леонардо Ди Каприогийн Revenant гэх кино Оскар авсан тийм. Хүчиндэж авсан Оскар гэж. Тий. Тэр яг Revenant киноч бол одоо тэр хүйтэн маш хүйтэн нөхцөл гризлийг бариуллаа тийм. Хью Гласс гэх нэг бодиттой дүр дэвцсэн. Тэгээд энэ уугуул иргэдийн ашиг сонирхлын төлөө би бол байнга тэнцэд боол өргөдөл гэх попрол тийм. Маш хүнд нөхцөлийн тухай гаргаад кино гарч байгаа шүү дээ. Ер нь эко ч юм уу ийм хүрээлэн боорч хариуцлагатай юм ярихгүй болохоо байцгаа байхгүй. Холливуд. Одоо нь Холливуудын зүүн үзэлж. Хүүхдүүд нь трансгендер ч байж байгаа шүү дээ. Тэр бас их сонин үзэгдлээ одоо. Холливуудын одуудын баг бүх одууд нь тэр трансгендер хүн гэж хүн амын эсвэл 1-2% байгаа шүү дээ. За окей. Тэднээс ирэх бол чухлах. Гэтэл Холливуудын одуудын баг бүх одуудын хүүхдүүд нь заавал нэг трансгендер юм уу заавал нэг
нэг тийм 67 хүүсийн нэг нь тий. Яг ингээ уламжлалт эрэхтэй эмэгтэй бол биш. Байгаа нь айгу тийм статистик би статистик намайг эмэгтэй гэж нэрлж болохгүй тий. Димэй гэл тий. Тэд чи миний эрх нь халдлаа гэл. Тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ уур амьсгалын өөрчлөлт энэ дэлхийн доллараар яг л ийм бодлого. Нэгээс нь нийгмийн ч юм уу эдийн засгийн бүх салбарыг хамарсан юм ажендад дэвшүүлээд байна шүү дээ. Одоо Нямбатрын туулын урдны зам гэдэг шиг нэг юм бодлого хэрэгжүүлэх гэдэг хэвхэв. Тэр нь юун дээр орж ирэх вэ? Эрчим хүчин дээр орж тийм. Нүүрс түлхээ байл. Нүүрс шатаагаар асар хэмжээний ийм нүүрс зүрхшин давхар эсэл ялгаруулад байна тийм. Тийм салхин сэнс тийм. Нарны панелээр бид нар шийдээ. Тийм биз? За юм сэргийгт эрчим хүч гэж байгаа тэрийг. Тэр юмараа мөнгө хийх гэдэг юм гэж байна. Тэгэл тэр л асар их хэмжээний компаниуд төсөл авсан шүү дээ. Мөнгө хэрэгжүүлсэн шүү дээ. Нарны автан гэл тийм. Одоо хятадыг хараа л та. Ер нь эко муу юм уу? Уул толгодоор дүүрэн нарны автан байрлалцсан. Доор нь тэр өгнөө зүлэг байгаа шүү дээ. Ногоо ургамал нэг бичил ам би болгон зурм юу гэдэг тийм. Битүү уул толгодыг дүүрэн ингээд хавтангаар очсон байгаа шүү дээ. Тэр яг эко мөн үү? Эко бол ер нь энэ ч аль болохоор хайрлж хамгаалах хэрэгтэй шүү дээ. Тэгээ эрчим хүчний салбар, хөдөө аж ахуйн салбар. Одоо та бүхэн мэдж байгаа Европын улс орнуудад трактортой жагсаал маш их болдог. Тийм. Баахан бааса нөгөө хөдөлмөрийн гол багж хэрэгсэн трактор шүү дээ. Тийм. Фермер үү тийм үү? Яг оруулж ирэл бааса стач айлмаа. Та нар өөрсдөө цэвэрлцгээе. Бид нар гайвуулж байгаа бол одоо та нар өөрсдөө цэвэрлцгээе тийм. Азотын бордоо хориглоно гэдэг. Бордоо хориглолцохоор тэр Европын өндөр өвөр ашигтай фермүүд чинь ашигтай ашиг хамарч болж байгаа. Ерөнхийдөө ажил боломжгүй болно гэсэн. Нэг юм асуудал номлогоо хэлээр гээд орё гэж бодлоо. Вячеслав Кремлик гэдэг. Тийм, Вячеслав Кремлик гэдэг. Надад энэ номны талаар ингээ хэлсэн барьж авсан үнсгүүдээс нэг тийм эргэлзээтэй хэдэн асуудал байгаа байхгүй. Нэгдүгээр Кремлик бол мань хүн өөрөө байгалийн шинжилгээ ухааны хүн биш. Эрдэнэт хүн биш. Түүхч хүн тий. Нийгмийн шинжилгээ ухааны. Тэгэхээр одоо яг ингээд уур амьсгалын өөрчлөлт гэдэг юм уу энэ одоо судлагдах нь ч өөрөө түүхэн шинжилгээ ухаан биш шүү дээ. Чи нарийн физик, химийн, байгалийн шинжилгээ ухааны хийдэг ажлууд л мань хүн мэдгүй юм яриад байгаа юм шиг. Гэдэг нэг тийм надад нэг гандар ариун байна. Кремлик энэ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой түүхэн, баримт, сэлт, хайчилбар бүх зүйлийг нэгтгсэн. Одоо баримтуудын цуглуулах гэсэн. Одоо энэ ном нь дэмжих няцаах үндслүүд нь баримтуудыг цуглуулсан. Ийм учраас энэ хүн өөрөө байгалийн шинжилгээ ухааны хүн биш. Байгалийн шинжилгээ ухааны ийм эрдэмтэд нь энийг няцаадаг, ийм эрдэмтэд нь дэмждэг. Ийм байгууллагууд нь ингэдэг бүх баримтуудыг цуглуулсан. Уур амьсгалын одоо шинжилгээ ухаан гэлтэй. Уур амьсгалыг маш олон одоо энэ астроном далай судал гэж байж байна. Бүх олон салбарууд ингэ судалж байгаа байхгүй. Хамааралтай тий. Одоо геофизик ингээл маш олон салбарыг судалж байгаа. Биолог бүх одоо жишээ нь модны ийм юу гэдэг юм. Цагиргийн тоолдог тий. Цагирг тоолдог тийм үү. Аль жил нь илүү зузаан хурд ургасан байж гэх юм уу тий. Энэ ч өөрөө маш том судалгаанд түүх шүү дээ. Дандаа түүх юм байна. Тэгээд түүхэнд одоо чинь дундад зууны үед тэр уур амьсгалтай холбоотой ямар баримтууд одоо үлдсэн бэ, түүхүүлүүд болсон бэ. Энэ баримтуудыг чинь бүгдийг цуглуулад тэр ном бичсэн байхгүй. Тэр энэ хүн өөрөө байгалийн шинжилгээ ухаан ч юм уу уур амьсгал судалдаг юм байна. Маш сайн судалгаа хийсэн. Мэдээлэлээ цуглуулсан. Тэгээ бүх өрнөж байгаа үйл явдлуудтай холбоотойгоор тэр эсрэг баримтуудыг цуглуулад. Энэ ер нь бол яг байгаль орчин их дэлхийн судалгаас илүү улс төрийн аженд юм тийм. Улс төрийн нөлөөлөлтэй юм байна. Улс төрийн нөлөөлөлтөй гэдгийг хэлсэн одоо гол аргумент нь гэж байгаа л нэг дуртаач. Өөрөөр хэлбэл хүн буруутай учраас энэ салбаруудыг өөрчилөө. Тийм үү? Нүүрс түлхээ байли. Оронд нь ийм сэргийгт төрчмөний салбаруудыг оруулж ирэгээд энэ зориулж мөнгө гаргав. Тэгэхээр одоо эн чинь бизнес яваад шүү дээ. Өөрөөр хүн буруутай гэдэг үндслэлээр тулгуурлаад ийм бизнес агаарчлаг нь гарахтаа баахан хуралдах урт ингээд хурлах уу хийхээсээ илүү ийм олон янзын спортын уралдаан тэмцээн
Тэр нь одоо няцаагдчих шүү дээ. Яаж насагдаж байна? Ямар ч ашиггүй. Ер нь энэ нөгөө Эрчим хүчний Кёотогийн протокол, Парис протоколын тухай ярьж байгаа зү. Эдгээр протоколуудад тулгуурлаад тэр бодлого явуулж байгаа шүү дээ. Тийм. Одоо Трамп гарч ирэнгүүт за сонгогдож гарч ирэл нүүрсний компани нөхдүүдийг л яасан шүү дээ. Дэмжсэн. Цагаан ордонд ингээ баг уурхаж тэгээд тийм. Шээл газна замрал бүгд байгаа. Тийм. Өөрөөр хэлбэл малтмал түлш тийм. Фосил хадгалагдсан байгаа. Тэрийг ч бид нар ашиглаа. Манай гасрах нөөцтэй. Гэтэл одоо сэргээгт хэрчим үү тийм үү. Одоо хоёр зүйл айгүй их асуудалтай байгаа. Нарны автан, solar panel гэж тийм. Нэг нь wind farm. Энэ хоёр нь тийм тогтвортой эрчим хүчний талаар тогтвортой их хүсэл биш. Бас тийм хямдханч биш те. Хямдханч биш. Одоо бид нэр энэ 3-4 цахилгаан станцаас л юу авч байгаа шүү дээ. Одоо сүүжүүд бөөрөлж үтгээ те. Гэд сэргээгт эрчим хүчийг бид нар мөнгө төлдөг шүү дээ. Нөгөө Кёотогийн протоколын дагуу ялж байгаа. Тий. Сүүл Парисын уур амьсгалын өөрчлөлт. Сэргээгт эрчим хүчийг дэмжинэ гэ үүрэг хүлээсэн. Тэрнийхээ далуу нэг компани очиж дэмжиж. Хүсн нүүрсээрээ бид нар нэг өрөнд орж байгаа гэх юм уу? Нүүрс болгоно. Тийм гэдэг л протокол гэж байна. Гэхдээ чи бодолтой. Хүн хамгийн хямд зардлаар үр ашигтай ажиллах гэсэн зү. Одоо Трамп ч тийм яриад шүү дээ. Одоо Британд яриад эхэллээ, Германд яриад эхэлж байна. Германы альтернативын ном гэж бид нар зөвхөн нэг хэдэн цагаачийг утга заах гэдэг нөхдүүд гэж болж. Бид ч бас тийм ярьж шүү дээ. Бид нар эрчим хүчний хувьд бол Герман хамгийн өндөр болчихлоо. Одоо Герман байна, Британи байна. Эрчим хүч нь маш өндөр болчихсон. Тэгээ Volkswagen бидний одоо ундаг Volkswagen чинь энэ 80 жилийн түүхэндээ бол үйлдвэрүүд хааж байгаа юм байна. Одоо 2 үйлдвэр хаахаар болсон. 20-30 мянган хүнийг ажилласнаа. Яасан гэхээр цахилгаантай холбоотой. Дээр нь ийм бензин дотоод шатлалтын хөдөлгөөр бас уур амьсгалын өөрчлөлт нөлөөлгөнгүүтээ цахилгаан автомашин болё гэсэн. Гэтэл Европын зах зээл Хятадын BYD ороод ирж байгаа. Өрсөлдөх өөр Европ брэнд одоох нь харагдахгүй байгаа. Тэгтээ байгаа. Гэхдээ яг ингээд нэг ер нь болчихлоо шүү дээ. Дүнгээр бол одоо Toyota бол жишээ нь бид нар хайбридаар л явъя гэж байна шүү дээ. Бүрэн цахилгаан бол боломжгүй байна уучлаа. Манайх бол хадгалж энэ үр ашиггүй байна. Худалдаж авахгүй. За Америк бол ерөнхийдөө одоо Tesla л гэж. Tesla л байгаа шүү дээ. Тэгээ Tesla ч бас л ер нь энэ төрийн бодлогыг маш овж ашигласан юм шүү дээ. Бахан татаас авч те. Татаас авч. За тэгээд одоо Германы компаниуд бол ер нь буцаад дотоод шатлалтын хөдөлгөөрт ороо. Саяхан Формула 1 чинь 2030 он гээд баг буцаад юу руу орно гэж ашиглаж шүү дээ. V8 хөдөлгөөр. Тэ? Одоо бол хайбрид маягийн систем ашиглаж байгаа юм шүү Формула 1 чинь. Тэгэл Формула 1-ийг ч үүсгэх нь дуу чимээ хүчтэй мотор нь өөрөө хүмүүсээ аюу байгаад байна. Юу үргэдэг. Гол нөгөө сүнсэн тэндээ байгаад. Сүнсэн тэндээ. Хүчтэй өдөр уулах хэвээр. Тэгээ бүх салбарт орж ирж байгаа шүү дээ. Энд чинь улс төрийн нэг биш шүү дээ. Шийдвэр гаргачихж байгаа байхгүй. За Европын холбоо бол 2035 гэхэд дизель түлш бензинээр ажилладаг хөдөлгөөрийг бүрэн хориглоод цахилгаан болно гэсэн. Хайбрид болно гэсэн. Одоо энийг болчихлоо шүү дээ. Энийг өөрөө сонгоё гэдэг асуудал ирж байна. Амжихгүй л байгаа юм л та бол тэ. Амжихгүй өөрөө шиггүй юм чи. Борлуулахдаггүй. Зарагдахгүй юм чи. Эдийн засгийн хувьд ямар ч утгагүй тийм. Тэ? Одоо юу тавьж өөрсдөө тийм. Одоо гай хурааж ирэх гэсэн үг. Гай хурааж. Тэгээ тэргээр нь тэрийгэ дагуулж төрийн төсвийн зардлаа нэмж тасыг нэмжтэй. Тэр дунд нь хүмүүс хожоод байна л да. Хожиж байгаа нь хэдэн хүн байх вэ? Компани зэрэгтэй тийм. Нэг нам дагсан хэдэн хүмүүс. Улс төрчтэй байна тийм. Одоо айлгоор байна тийм. Америкийн дэд хэрэгжижсэн. Айлгоор бол өөрөө яг энэ бодлогоор маш их баяцсан юм шүү дээ. Америкт бол ингээд нийгмийн сүлжээнд алуулаад байждаг. Тэгэхээр эн чинь улс төрийн нөлөөлөл гэдэг чинь дэлхийн ертөнцийг та бүхэн аврахад хувь нэмрээ оруул гэж байгаа юм шиг хөтө хин хөлжөөд байна гэдгийг харах хэрэгтэй байна. Ерөөсөө улс төрч хүн гэдэг чинь өөрөө нэг тийм цалингүй хүний төлөө хийдэг ажил юм шиг байна тий. Улс төр яг ингээд бодвол. Тэгээ ерөн улс төрчлчид яаж мөнгө хийх вэ гэхээр улс төрч хүн яаж мөнгө хийх боломж нь нэмэгдэх вэ гэхээр төсвийн мөнгө том л байвал тэндээс нэг ингээд дүрж авах боломж нь улам нэмэх учраас яаж ижаал төсвийг томруулах. Одоо цэнгүүн захирал бол их гоё тайлбарладаг шүү дээ. Өөрөө бизнесмен. Цэнгүүн захирал өөрөө бизнесмен хүнсний салбарын сэлэнгэд бол том тариалантай. Замбуудаа модын жилд ирдэг. Энэ хүмүүс бол дэлхийн дулаар л
Энэ уур амьсгалын хамгийн нөлөөтэй биз эргэлж байгаа байхгүй. Хүүтэн бол тариал урахгүй. Тий. Тариа бодвол урахгүй шүү дээ. Хүүтэнд бол. Гоё ийм дулаан чихтэй хүлэмж шиг тийм орчинд бол маш сайр байгаа байхгүй. Тэгээд түүхэнд ийм баримтууд хүннүүчүүд яагаад Хүчтэй байсан. өрн зүг рүү нүүсэн юм бэ гэж. Тэр нь яг тэр үед нөгөө дундад зууны ихэнх үе хүүтэлтэй холбоотой гэдэг. Энд амьдрахад хэцүү болсон. Энэ хавар. Өвс урахгүй, бэлчээр байхгүй, тэгээ нүүдэлчин. Тэгэл малаад бол их нүүдэл гэл ингээл. Сэргэн мандж исэн уууд нь болохоор тийм таатай байсан үед. Гэхдээ энэ эртний юм нүүдэлчин Кремлик бол өөрөө энэ нүүдэлчдийн түүхийг маш судалсан монголчуудын түүх. Тэгэхэд бол ер нь малын тижэл хоордол мал сүрг нь өсөхгүй хүнс хомс үед л дайм болдог. Нүүдэлдэг эсвэл их нүүдэл хийдэг гэдэг. Яг тийм баримтууд байна. Одоо Гренланд орол дээр одоо бол юу төрөх боломж байхгүй шүү дээ. Тариа тарих боломж байхгүй. Гэтэл Гренландд тариа тарьж ирсэн гэж. 17 зуун Хүртэл археологийн олдроор гарч ирсэн. Тэр чинь бол нэг хөлөг онгоцонд баахан тариа ачаал очоогүй. Ямаа тижээжсэн байх гэж юм. Тэгэхээр ямаа тижээжсэн байхаар зун арай урт юм ургуулж нэхэхээр бас тодорхой юм ургуулчдаг байсан байж тарах гэдэг байхгүй. Гур христийн шигтийн сүм хүртэл байсан гэдэг. Тийм баримтууд байгаа шүү дээ. Тэр үед Гренланд дулаан байсан байж тарах гэдэг тийм. Тэгээ үүдэрсэн зөрөөд үүдэрсэн. Гол нь хүний нөлөө гэдэг асуудлыг л уусдаг шүү дээ маш их тавьдаг. Нөгөө идэвхтнүүд нь тэрхий нөгөө хүчтэй болгож харуулж айлгаж зүрдүүлэх буруутын юм шиг мэдрэмж төрүүлж буруутан яг дээрэс нь өөрөөсөө айгу баатар юм шиг дүрт одоо те энийг ингэ шийдэх хүмүүс шиг дүр тоглож байгаа. Тэгж ийм байдлаар төсвийг томруулад та янз янзын зохиогоод ойлгох хийцэхгүй. Ус төрийг чинь хүмүүс одоо ихэнх нь сонирхоод ойлгож барахгүй шүү дээ. Нэг амар ярангуй хурдас нэг ингэ ойлгомжгүй юм түүхтэй ингэ олон юм яриад за гэдэг өнгөт нь очиад өөрийнхөө компаниараа ч юм уу ингэ мөнгө хийдэг. Тий. Ер нь бол хүн улс төрийг ч юм уу эдийн засгийн бодлогын нөлөөг ойлгохын тулд өөрийнхөө амьдралыг жишгэх хэрэгтэй. Би ер нь хэр амьд юм болгож. Ер нь төгрөг олоод тусгал нь уу? Би хэдэн төгрөг олоод хэдэн төгрөгийн татвар төгтөө тий. Татвар чинь төрөөс тогтоож байгаа шүү дээ. Нэг улс төрч нийлж байгаа тогтоож байгаа шүү дээ. За тэгээд миний өмс хувцас унах машиныг зааж өгч гин үгүй тий. Эсвэл юу төлөхийг зааж гин үгүй. Бид нар нөлөөж байгаа шүү дээ. Шууд нөлөөлж байгаа тий. Грета Тунберг гэдэг охин бол одоо төлбөртэй жагсагч шүү дээ. Активист тий. Манад энэ байдаг шиг энэ талбай дээр байдаг шиг ч тий. Бүр болох болохоор очиад нэг лаглаг машин унтсан баян биднээс баян байгаа шүү дээ тий. Төлбөртэй. Тэгээд Грета Тунберг бол жишээ нь бидний нээчэндээ Zara Mara ч юм уу нэг юм хямдхан брэнд хүмүүс хэрэггүй юм байна тий. Энд чинь ингээд дороо илээдэж модод тэгээ угаан арчлын аюух зардал гаргахад юм өдөр чанартай хүмүүс гэж ярьсан. Тэгээ шивэдэд бас л нөгөөдхийг доош нээж байгаа шүү дээ. Хөмжилж байгаа шүү дээ. Бид нар тийм боломж байхгүй шүү дээ. Тийм. Тюнберг чинь бол их сонин дүр юм байлаа шүү дээ. Аав нь ээж нь телевиз хөтлөгч юм. Ээж нь дуучин аав нь телевиз хөтлөгч юм уу? Тэгээд нэг юм бас нэг активист гэр бүл тий. Активист гэр бүл тэгээд нэг юм анхаарлын төвөөр тоглоод сурсан гэж хэлээ л да тий. Тийм хүн тэгээд нэг тэгж бэлдсэн хүн гэж бас яриад байдаг тий. Тийм бэлдчихсэн. Одоо нүүбийн чуулган дээр баахан эрдэнэт суулгачаад Грета Тунберг лекц уншуулж өгсөн тий. Чи одоо доромжилж байгаа байсан шинжилгээ хоног. Зүгээр салбартаа танигдсан, асар олон шагнал авцсан эрдэнэт сууж байгаа шүү дээ. Тэгээ нөгөөх нь одоо анхаарч ихтэй 13 тал 12 тал нөхөр. Тий. Та нар яаж зүрхэлж байна? Энэ дэлхий сүрэх гэдэг та нар ингээ эдийн засаг мөнгө яриад байна тий. Гэсэн нь өөрөө чинь англон одоо сүүлд нь Палестиныг дэмжигч болсон шүү дээ. Тий. Израиль руу юу хөргөж байгаа? Газын зурвслоо тусламжийн материал хөргөж байгаа. Израилд биднийг эзэлж гин. Тэгээд буцаас нөгөөд барьж аваад. Тэг хүн өөрийнхөө амьдрал дээр л ингээл авч эцэх хэрэгтэй шүү. Би Прүсээ унаа тий. Авч яхад биднийг яаж амьдрахыг зааж улс төрчин хөлтөд Ламборгини л юм шүү дээ. Тий. Эстик тэргээр явна. Эстик тэрэг бид илүү юу төс зарцуулна тий. Тэгээд өөрсдөө л ойлгох хэрэгтэй юм шүү. Айцар хөлжчихсэн номыг одоо нь 2-3 жил болцсон. Ер нь хүмүүс мэрсээр уншаал бас надад гоё ном барьж ярьжлээсэн. Яг нь чадлаараа л орчихсон. Тэгээд маш гоё баримтуудын цуглуулга.
Тэн дээр одоо хүмүүс ингээд уур амьсгалын өөрчлөлтөөр нэг юм за галтуул, бороо, шороо юу гэдэг те сансар огторгуу, нар, салхи, далаа, тэнгис гэл нэг ийм ганг ачигч юм уу те. Ийм юмны талаар л юм яригдал. Тэнд л дандаа баримтууд байгаа. Эрдэмтэд юун дээр маргасан юм? Яагаад зарим нь ад үзэгддэг байгаа. Одоо яагаад бодит байдал няцагдаад байгаа юм те. Би яг няцагдаад байгаа гэдэг дээр бүрэн гүцэд одоо юутай биш байгаа юм л да. Яг ихэнх эрдэмтэд одоо дэлхийн дулаар л хүний нөлөөгөөр дулаарж байгаа үнэн. Байр суурь дээр байгаа гэж би ойлгоод байгаа. Юу одоо надад сонирхолтой өнцөг гаргаж ирж байгаа гэхээр хүний хамаарлаас болоод 1.6 1.6 градусаар дэлхийд дулаалцсан уу? Бүгд баг энэ дээр нэгдэлтэй байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ би. Эсвэл өөрөө яг тийм эрдэмтэд энэ дээр унж байгаа гэж үзэж байна уу? Одоо чинь Google-ээр хайх юм бол дандаа л нүүбтэй холбоотой баримтууд гарч байна. Одоо Google-ыг бид нэг номын сан гэж үздэг. За. Тэр номын сан руу хин материал оруулж байгаа. Одоо нүүбийн дээр уур амьсгалын өөрчлөлтийн захиалгаар нь хийж байгаа эрдэмтдийн нийтлэлүүд нь орж байгаа гэж захиалтай. Энэ дээр одоо Вячеслав Кремникийн номон дээр тэр алдартай эрдэмт бичсэн байгаа. Америкийн ч Европын алдартай эрдэмт бичсэн байгаа. Тэрний юу гэхээр шинжлэх ухаан бол юм консенсус биш. Тэ. Бэлчээ сая надад асуулаа шүү дээ. Бүгдээрээ одоо санал нэгдсэн байгаа гэж ойлгож байна тий. Ихэнх нь гэсэн тий. Дийлэх нэгэ тий. Тэр дийлэг нэгдэж байгаа эрдэмтэд аль салбарын эрдэмтдийн жишээ нь нүүбд хариалт юм уу? Европын холбоонд хариалт юм гэдэг юм асуулт бидний их тавих хэрэгтэй байхгүй. Шинжлэх ухаан яагаад гоё ихээр бол баримтаар хязгаагддаг шүү дээ. Yes. Тэ. Дандаа нээлтүүд бол ингээл баяжуулаад гараад хөдөлгөөнгүй баримтаар баталж ижил. Зарим баталчаад бас олон жил хүлээж иж хүлэн шөөрөгддөг тий. Агт уур амьсгалын өөрчлөлтийн юун дээр ийм хүч нь маш боо. Судалгааны үн дээр одоо жишээ нь ийм cherry picking гэж ойлголт бай тий. Одоо жимс түүх тий. Өөрийнхөө дэвшүүлсэн таамаглалыг батлахын тулд өөртөө ашигтай баримтуудыг л сонгоо түүг авчих гэсэн үг шүү дээ. Модон дотоос тий. Агт нөгөө 10 жимс түүх ясаас нь 2-ын түүгэл эсвэл 2 мод ч юм уу тий судлал тэгээд арчиж байгаа. Яг тэрийг нэгдсэн үндэсний байгууллагын тайлан гэдэг юм том тайлан гаргав. Тэр тайлныг хураангуй нь 2 утас болт юм шиг. Тэр 2 утасыг нүүбийн чуулган дээр уншдаг ч хүн байхгүй. Ихэнх нь ингээд олон өдөр хоролдоод унтаа таардаг гэдэг. CNN, BBC гэдэг телевизийн мэдээг уншихад л энэ ойлгомжтой болно дөө. Яг л нэг юм айц сүүцэр айлгаж байгаа тийм. Дэлхий бол халуун там болно. Хүн амьдрахын аргагүй болно. Цельсийн 50 градус жирийн үзэгдэл болно гэхдээ л нэвчдэг байна. Гол нь тэр нь бүгд хүний буруутай үйл ажиллагаа. Хүн буруутай л гэдэг юм. Аль тэр маш олон нөлөөг л огт ортох. Нар тэр гариг хоорондын нарны мөчлөг. Дэлхийн өөрийн уур амьсгалын том мөчлөгүүд явж байгаа шүү дээ. Далаа ч маш далаа бол хүүтэн болон урсгал байна. Далайн уурч өөр үлэмжийг хий, тий. Тэгээд яг дэлхийн одоо агаар мандалд байгаа нүүрс зүрх шүлэмжийн хийг баг хүний үйл ажиллагаа гэхээсээ илүү метан ч юм уу, Сибирийн намд ордог метан галтуулууд ч юм уу, эсвэл далайн одоо юутай одоо замгууд гэх юм уу янз янз тийм нөлөөнүүдээс болоод хүний нөлөөнөөс баг 10-20 дахин илүү хүчтэй нөлөөнүүд байхад хүний нөлөө 10-20 0.1 хичээлээ 0.1 хичээлээ багаар гэж тооцоод байгаа тий. Хүний нөлөө шүү. Хүний нөлөөтэй уур амьс нүүрс төрөгчийн давхар эсэл гэж ярих юм байна. Үлэмжийн хий гэж ярих юм байна. Тийм хэмжээний өөрчлөлт болчиход байгаа байхгүй. Тэгээ тийм баг өчүүхэн өөрчлөлтөд байхад хүн өөрийнхөө амьдралыг бүрэн өөрчлөх ёстой гэдэг чинь маш харгас. Харис бөгөөд бодлогын шин чанартай хин нэгэнд ашигтай ирэх гэж орсон. Нэгэнд ашигтай. Аженда байна гэж одоо. Аженда байна гэж үзээд байгаа. Үзээд чинь зүгээр би ч яриад байгаа юм биш. Би бол аженда байгаа заавал нэг хүн байхтай ч биш. Зүгээр л зарим улс төрчдөд ашигтай левел энийг нь үлгэж аваад нэг хүн улс төрч бизнес хийгээл одоо томороо ингээл компанид ажил хийгээл нэг төсөв батлуулаад ч юм уу тэгэл нэг төсөв батлна. Цэнгүүн захирал бол тэр лекцийн чи үзээрэй. Лекцэн дээр бол их гоё хэлдэг. Өөрөөр хэлбэл ингээд
яг ингээд дэлхийг ингээд бүхлээр нь аваад үзсэн тийм үү. Одоо дэлхийн хэдэн тэрбум хүн амтай тийм. Гэвч хүний хэрэгцээ бол яг тэр балар эртний үетэй харьцуулбал бид нар бол хэрэгцээ маш олон салбарт хангагдсан. Өөрөөр хэлбэл ахаад мөнгө зарцуулахын тулд бидэрт өөр үндэслэл хэрэгтэй. Тэгвэл уур амьсгалын өөрчлөлт. Хиймэл тийм мөнгө зарцуулах шалтгаан хэрэгтэй. Тэгэхээс дэлхийн дулаар дэлхийн хүүтэрлийг үүсгэж гэдэг чинь бол айгүй буруу ойлголт байхгүй. Бид нар энд ямар нөлөөтэй юм бэ гэдэг л шүү дээ. Өнөө маргаашийн цаг агаарыг бид нар ч бас олигтой гаргач чадахгүй л байгаа шүү дээ. Гинтийн үеэр ус одоо маш олон юм шиг байна шүү дээ. Юу ч бас ер нь бол хүн өөрийнхөө амьдрал үйл ажиллагаатай холбоотойгоор л надад яаж нөлөөлөд байна гэдгийг ингээл харах хэрэгтэй юм байна. Энийг одоо рационал байдал гэдэг шүү дээ. Хүн илүү юм ухаантай байх хэрэгтэй гэдэг. Боддог, тунгаадаг байх хэрэгтэй гэдэг. Ийм шатнуудаас. Яг хүний нөлөө бид нар одоо яаж нөлөөлөх вэ гэх юм уу? Жишээлбэл би саяхан нэг юм гоё юм олж үзсэн. CNN дээр байсан л да. За. Тэр өгөхөр Европын холбоо энэ 2030 он гэхэд ерөнхийдөө бараг 20 гаруй мянган ийм юу гол мөрөн дээр байрлуулсан юм 70 хаалтуудыг буулгах гэж байгаа юм байна. Одоо ингээд усан цахилгаан станц байна тий. Ус ингээд төрөлдсөн 70 барьсан байгаа. Тэгээ нөгөө услахаан зориулаад голоос чи ингээд хоолоод шууд сууг шууд тий. Том хоолоонууд татчихдаг. Эсвэл нөгөө гол мөрөнгөөр усан онгоц тээвэр явуулахын тулд юм зориулт хийждэг. Тэгээ тэрийг буулгаад эхэлж байгаа юм байлаа. Өөрөө ямар үндэслэл вэ гэхээр ашиглахаа байцсан жишээ. Хуучин цахилгаан станц байж байгаа 70 байцсан. Тэгээ 70 нь хэвээр үлдсэн. Эсвэл өдөө аж ахуйн бол бусад салбар ашиглахаа байцсан тийм далангуудыг ингээ бүгдийг нурааж байгаа юм байна. Тэгээ нураахаар ямар гоё өөрчлөлт гарч ийнэ гэхээр нөгөө одоо ер нь Европч ялгаагүй шүү дээ Монголд уур амьсгал өөрчлөлт. Олон загас нь бол төстэй төрөл зүйл нь. Голынхаа их рүү очиж төсөө тосгодог. Голоо өксөд яваад идэг шүү дээ загас ч тийм. Тэр урсгал нь дахиад сэргсэн. Тэр урсгал нь дахиад сэргэхээр чинь тэр загсаа дагаад ургамал нөгөө бичил биетнүүд эко процесс сэргэж байгаа. Тэгээ нөгөө хөхтөн амьтад жигүүртэн шууд амьдралд сэргэд. Энэ бидний нөлөөтэй шүү дээ. Бид нар өөрсдөө авчиж барьсан юм чи. Байгалийн саад нь шүү дээ. Энийг буулгасан чинь эко орчинд маш гоё сэргэж ирсэн чинь. Үнэхээр тийм бичлэгүүд байна лээ. Би энэ Финляндын нэг эрдэмтдтэй иржсэн. За тэр залуутай. Тэгсэн чинь тэр зүйл гэж байгаа. Яг хүний нөлөө бидний нөлөө гэж ярих нь бид нар аваачид тавьчихын 70 нэлдэв саатаал юм буулгаачих хэрэгтэй. Тэгэл яг эколог өөрөө сэргдэг гэх тээ. Хүн өөрөө тэрэнд чинь нөлөөлөх гэдэг шүү дээ. Жан Йеллоустоуны ингээд чонуудыг сэргээдэг үү? Чон сэргээдэг тийм. Чи өөрөөсөө хятцсан. Бид нар өөрсдөө хятцсан шүү дээ. Бидний буруу тийм үү? Их хэмжээгээр алсан. Тэгээ эко орчин нөгөө чон байхгүй учраас эко орчин алдагдсан юм. Буцаагаад хүн өөрөө тариад аваад ирж байгаа шүү дээ. Канадаас нэг хэдэн чон 10 чон авчирдаг байлоо. Тийм. Йеллоустон бүр амар сэргсэн. Тэгээ нэг юм нэрнүүд өгсөн тийм. Друидүүд гэдэг л тийм. Аюул баримт кинод байгаа шүү дээ. Бид нар нөлөөлж байгаа шүү дээ. Энд дээр бид нар эко орчин сэргийг бид нар нөлөө үзүүлж чадчих шүү дээ. Тэр голын урсцыг сэргээхэд эко орчин сэргийг бид нар нөлөө үзүүлж чадсан уу? Чадсан. Тэгээ иймэрхүү нөлөөлөг ярил л да. Одоо ч манай зарим малчд бол хэлж л байгаа л да. Одоо хуучин бол ямаан сүрэг ингэж их байгаа гээ тийм. Одоо бол бараг хонтойгоо ижлэх шах. Ноолуурын самд өрчөөс гэдэг. Гэтэл ямаач бол зарим зүйлийг бол ингээ үнцээр нь авчиж байгаа шүү дээ. Яа мод руу ингээд хоёр хөлөөр хонь бол игдгүү. Ямаа бол хоёр хөлөөр дэш нь хийж мод зулгаагаад нэлх ногоон зулгаагаад идэв тийм. Тэгээ одоо энэ ямаагаа сөөлөх юм уу яах юм гэдэг. Яаж нөлөөлөх юм гэдэг. Иймэрхүү нөлөөллүүдийг бол бид нар ярьж хэлж байгаа байхгүй. Тэр нь эко орчинд яаж нөлөөлөх юм тийм үү? Гэдэг асуудал л яригдах. Ер нь бол би ингэж ойлгож байгаа шүү дээ. За хүн бол одоо нүүрс сүрэгчийг гаргах нь дулаархад нөлөөлж байгаа юу? Тэрнэр бол маргаан байхгүй байна. Дулааралд бол нөлөөлөх хүчин зүйл биш. Одоо жишээ нь за яг бид нар эцсийн үйл ажиллагаанаас бол гарна шүү дээ. Гарч байгаа тийм. Тэр нь бол тодорхой хэмжээнд гэж хэлээ л да. Бүр амар бидний айх хэмжээний биш гэж байгаа. Айх хэмжээний бол биш. Гэхдээ ер нь бол нөлөөлж байгаа гэдэг дээр бол санал нэг байгаа. Тэгээ хүн бол нөлөөлнө. Хүний үйл ажиллагаанаас төртөө дөрөв ялгарна. Тийм. Ялгарна. Машин авнаад явсан ч ялгарна. Тэр сүүлийн 150 жил бол ялтчгүй нэмэгдсэн. Нүүрсний төлөв. Тодорхой хэмжээгээр нэмэгдсэн баг. Нэмэгдсэн. Гэхдээ нийт
дэлхийн дулаарлах хэмжээнд нөлөөсөн үү гэдэг чинь эргэлзээд байна. Тэрнээр л одоо гол маргаан яваад байгаа шүү дээ. Яг хүн үү эсвэл одоо сүүлд 1.5 Үлэг гөрөлтүүдийн үед нүүр зурагчийн давхар өсөлт одоо байгаагаас илүү байсан тийм. Амьтад маш том үлэг гөрөлтүүд. Тэр үед ажилчид зөрөгч нь илүү өндөр байсан гэж байна. Жилрэгч нүүр зурагчийн давхар өсөлт маш өндөр. Байсан. Одоо нэг 21% таа байгаа даа. Тэгээ тэр үед бол ажилтар байгаагүй шүү дээ. Тийм ээ тийм. Тэр үед чи янз янзын ингээл Ямдангууд байгаагүй шүү дээ. Тэр нэг ганц одоо Йеллоустоны доор байдаг одоо түрүүний ярьсан Йеллоустоны доор байдаг галбууд байна гэдэг шүү дээ. Тэр дэлбэрэхэд л юун тэр хүмүүс зүгээр ингээд хэдэн мянга дахин илүү хүчтэй нөлөө үзүүлэл дэлхийн цаг агаар бид нэр ингээ хичээж 1 градусаар багасгах гэсэн чинь ганц хүлээгээл 10-20 градусаар нааш цааш савлуулаад хайшиж байгаа тийм. Тэр нь бол одоо галтуулаа тийм. Тэр бид нар ямар нөлөөтэй яаж чадах юм гэж. Тийм том нөлөөг бол байхгүй. Боломжгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа тэр нь ингээд нэмэгдэж байгаа. Тэр нь бид нар нэг санаа зовох хэрэггүй дээ л гэдэг санаа. Тийм. Бүр ертөнд сүрх хэмжээний тийм. Тэгээ ийм сурталчилгын их явуулснаас болоод үр хөвгтөө хүртэл алаад хайчихсан аимшигтай чинь байдаг юм байна. Яг тийм нөлөө одоо тэр нөлөөнөөс болоод дэлхийн хүн ам одоо буураад байгаа юм шиг үстэй гэж. Бас их харж байна би одоо. Дэлхийн хүн ам одоо дэлхийн чи ингээд яг манай үзэгч одоо битэрийн хувилдааны онол чинь хэлхэлэх хамаагүй шүү дээ. Тэгээ гол нь ингээд яагаад төрөл буураад байгаа юм гэхээр за ерөөсөө амжиргааны түвшинд өртөө өндөр өсөлтөд өндөртэй холбоотой тий. Тэгээд дээр нэмэгтэйчүүд бол хуучин шиг хүүхд гаргаад олон хүүхд гараа суудаг шилжсэн. Хөдөлмөрийн зах зээл дээр идэвхтэй оролцдог болсон. Завгүй тий. Завгүй. Хөдөлмөрийн зах зээл өрсөлдөх ёстой. Амьдралдаа зохицлохоо явж байгаад ингээ харсан. За одооний хүүхдээ бол 45 50 хүрсэн. Тий. Тэгээд нэмэгтэйчүүд бид нар бол одоо чинь би одоо феминистүүдтэй нэг дандаа муудалцаал үзэн ядад байдаг юм шиг шүү дээ. За. Эмэгтэй хүн тэр чинь адилхан хүн функц нь хүүхд төрөл биш шүү дээ. Тийм биз дээ. За адилхан ажил хөдөлмөр эрхлэх ёстой. Тий. Гой хувцс унрыг эрхлэх ёстой. Заавал нөхрөөс хамаартай амьдрал гаргалж байх ч шүү дээ. Тий. Бид нар зөвхөн яагаад ийм үржлийн объект гэж харах ёстой. Тэгээ эмэгтэйчүүд одоо бид нар Японыг л харъя л да тийм үү. Япон солонгос чинь нэг юм уламжлалт нийгэм тийм үү. Патриарх нийгэм шүү дээ. Тий. Эмэгтэй хүн хүүхдээ гаргаад ерөөдөө нэг гэрт суулгачдаг тийм. Тэгэл Япончуудын арай гайгүй ирчүүд нь бол заавал нууц амрагтай. Бараг тийм хүлээж зөвшөөрсөн байдаг. Тийм нэг. Япон одоо л тийм бийл. Одоо ч тийм бийл шүү. Одоо харин тийм байдаг. Монгол хүүхнүүдийг харалтаа хүүхдээ хоёр үргээл заавал явуулын ажилдаа орлоо гэл харах хүн тийм. Аавч та харуулаад эсвэл томууд нь харждаг тийм. Тийм. Бид нар ч аваг идэвхтэй амьдрах байгаа. Япон бол тэр нэг эхнэрүүдийн клуб сургалт тий. Би нэг Японд олон жил байсан нэг хөртөө яриа сууж гэсэн чинь тэр хэлний сургууль гэж хүүхнүүдийг л аргацах сургууль шүү дээ гэж. Чи одоо ямар амир хэл. Үүдэхгүй байх. Хөөе тэр чинь тийм шүү дээ ингээ. Манай эмэгтэйчүүд чинь ингээ шууд ажил хийгээл хүүхдээ нэг хоёр хөргөөгүй л нэг хөхнөөс нь гаргаагүй л ажил руу яваад байна. Тийм байх шүү дээ. Тэгээ Абе Шинзо тий талигаж ерхийсээ. Тий. Абе Шинзо эмэгтэйчүүдийн эдийн засгт оролцоог нэмэгдүүлнэ гэж ярьсаар байгаа л өнгөрсөн шүү дээ хөрх юм жаас. Япон эмэгтэйчүүдийг идэвхтэй оролцогч болгоё гээл тэ. Одоо бид нар манай энэ нэг үнцгийн юм яриад идэг улс төрч ирдэг гэсэн нэг ятаас танк орж ирмээр гээл. Ятад за ятад хүмүүс юу эрлийц чинь юу болоод юм. Ятад одоо эрчимтэй буурах гэдэг шүү дээ тэ. Одоо буураад эхэлсэн. Ковидын 21 онд буурж эхэлсэн. Анхны буур. Тэрнээс тасралтгүй. Тэрнээ тасралтгүй буурсан. Одоо бол бүр бол явж улам насч чинь хөшөж чинь. Хөдөлмөрийн насныхан цөөрчлөө. 10-ад мужид нь 2100 он гэхэд чинь баруун 900 сая болно гэдэг тийм. Одоогийнхс баруун 500 саяас өрнө гэдэг. Янз янзаар одоо тооцоолж байна. Би одоо өөрөө хүн өмсөж болохоор яг энэ тооцоонууд дээр яг суудаг л. Суудаг лөө тийм. Суудаг. Тэгээд дэлхийн хүн ам 10 тэрбум болно гэж яагаад одоо 8 9 болоход буцаад бууруулж байна. Тэгж бууруулж байгаа шалтгаан бол өөрөө Африк бодчихснаас хурдан төрөлд буураад байна тийм. Одоо Африк одоо бол Африк орцсон байна тийм. Одоо гол дэлхийн хүн амын өсөлт бол ганц Африк твштэй. Бусдууд бол хамаг болсон шүү дээ. Аз төв бол баг одоо ингээд тогтворчсон одоо ингээд буцаад айж буураад явж байгаа. Тэр нөгөө энтхэг болон Японы буурж байгааг энтхэг юу хятад бол Японы буурж байгаа энтхэг жоохон зөрж нөхөөл тэгэл нэг тогтворч одоо ингээд буурж байгаа. Гол энтхэг 1.9 болсон гэсэн тийм. 1.9 тий.
1.9 тий. Тий. Тэр чинь саяхан бол 3.3 байсан юм шүү дээ. 2000 он. За тийм ер нь нэг 10 3 төгрөлт 10 15 жилийн өмнө тий. Манай Монгол 1989 он 4.5 тайсан. 89 онд. 89 онд. Тэгээд энэ ардчлалаас болоод огцон моноод 2005 онд 1.9 1.8 л орсон байхгүй тий. Тийм одоо хэд идэх юм? Одоо сүүлд 2.5 таа байсан уу? Сүүлд үзэж байгаа. За нэмэгдсэн бах тий. Нэг хэсэг. Энэ чинь 3 болсон юм. 2013 14 онд чинь бүр сэргээд 6 он санаж байгаа бол нөө хаа жил мэл. хүүхдийн мөнгө өгч эхэлсэн шүү дээ. Шинээр гэрлэгсэнд 500 мянга хүүхдийн мөнгө гэдэг. Тэгээд 1990-ад оноос хойш ингээд нөгөө хүүхдэд хойшлуулсан байсан хүмүүс далимаар нь жоохон өсөлт нэмж аваад тэгээд Монгол 2006-7 онд өсөлт хүүхдийн төлөв буцаад өсөхгүй юу. Тэгээд ингээд өсөөд одоо ингээд 3 хүрчээд буцаад буурж байгаа. Тэгээд явандаа угаасаа буурна ойлгомжтой. Хаасайг буурж байгаа. Ер нь бол дэлхийд даяараа л буурж байна. Тэгээд энэ өөрөө том асуудал байтал одоо хүнд хүрэх нь бид нар ингээд байгаль дэлхийгээ устгаад байна. Байгаль дэлхий биднийг хамгаалж чадахгүй, хангаж чадахгүй гэдэг нэг юм яриад байгаа. Нөөц хүрхгүй гэдэг байгаа байхгүй юу? Худлаа үлээгээд байгаа байхгүй юу? Яг үнэндээ бол хүн төрлөختөн үүсээд нэг 100 мянган жил болж байгаа юм уу? Тэгээд 50 мянган жил ч хүрэхгүй шүү дээ. Соёл иргэншлэгийг 10 20 мянган жил байтал энэ чинь амар жоохон хугацаа шүү дээ. 20 мянган жилийн дараа гэхэд хүн төрлөخت байхгүй болоод дэлхий дээрх хүн төрлөخت байхгүй болсны сорив ямар ч соривгүй идэгэн те. Ингээд байгаль ертөнц бэж лэн хүн байхгүй болчихсон. Тэр нэг Америкийн барьд кино байдаг шүү дээ тий. Хүн байхгүй болчихлоо яхав гэдэг тий. Яг зөвхөн станцууд нь ихээр дэлбэрх юм шиг байна тий. Хөргөлтөнд ажиллахгүй. Ямар нэгэн зохицуултгүй болохоор тий. Зохицуултгүй болчихно. Тэгвэл тэр чинь ингээл бүх барилгын юм ингээ нуурж мурж унаал ингээл. Энэ айцар хөлжс ном дээр бол яг ийм юунууд бол биш шүү дээ. Ийм баримтууд. Нөгөө эрлих гэл тий. Хүн ам ийм бөмбөг байлаа тий. Тэгэд айцар хөлжигсэн ном дээр нэг гол баримт чинь climate gate-ийн тухай ярьж илээ тий. Одоо энэ Монголд болох гээд байгаа COP одоо болох гээд байгаа COP 17 тий. 2009 онд болж исэн Копенхагены COP-ийн уулзалтаар маш том одоо 2 3 мэйлүүд ингээд задарсан шүү дээ тий. Тэгэд одоо чиний түрүүний ярьжсэн нөө cherry picking тий. Үнэхээр яг дэлхийд дулаарах гээд байгааг үнэхээр харуулахын тулд ингээд онцгой датаны дулааруулж байгаа юм шиг датануудыг түүж яагаад ингээ харуулсан. Тэр бол үнэхээр бид нар ингээд нөгөө өөрсдийнхөө ажендагаа тулгахын тулд эднээс ингээд бид нарыг хурахад бэлэн байна гэдгийг харуулж байгаа. Захиалга авчиж байгаа байхгүй. Одоо захиалга судалгаа шүү дээ. Тэгэхээр ингэж харуулаад судалгааны үр дүнд явуулах хэрэгтэй. Одоо тэр би нэрийг мартчихлаа зөвлөх шүү дээ. Норвегийн нэг юм судлаач залуу байгаа. Тэр залуу анх бол яг тэр нүүбийн байгууллагын шугамар судалгаа хийж байгаад дэлхийд дулаарлаж байгаа гэдгийг нотлох хэрэгтэй судалгаа хийжсэн чинь энэ баримт дата ч юм айгүй хэрэгсэлт юм байна те. Хангалттай үзэж чадахгүй хийчих юм байна гэдэг. Одоо болохоор тэрний эсрэг үйл ажиллагаа болдог болсон юм ярьдаг. Норвег залуу байт юм да. Айгүй их алдартай гэх юм да. Тэгэхээр тэр судалгааны байгууллагууд нэг юм санхүүжилтийн судалгаа хийгээд байгаа шүү дээ. Энэ чинь өөрөө урт хугацааны доктортой санхүүжилт авахын тулд захиалагчийн хүсэл зорилгод нийцүүлсэн юм байх гэдэг. Энэ чинь өөрөө нэг шинжилгээний консенсус биш те. Зөвшөлтсөл биш. За хоёул энийг ерөхөө ингэж бичиж идэх үү гэдэг. Энэ өнцгөөс нь бичжээ. Болохгүй. Ингээ харуулж. Заавал дата одоо шинжилгээ ухааны туршилтаас ч юм уу батлагдчих хэвээр, няцаагдчих хэвээр те. Гэтэл зөвшөлтсөд нь шүү дээ. Хуралдаа тийм үү. За би ийм баримт цуглууллаа. Энийн ийм баримтууд нь бол хэрэггүй. Энийг авчиг. Cherry picking гэдэг. Тэгэхээр яг манад ийм уур амьсгалын өөрчлөлтөөр сурж байгаа ч юм уу юм залуус байгаа шүү дээ. Яг дийлийнх нь бол ингээл чи бол хувилдааны онол манд ярьдаг. Нүүб ингэж хийсэн гэж яриад идэв юм л. Нүүб хийсэн гэхээр л одоо үнний төв байх хэрэгтэй. Баримт дотлохоо ерөөсөө авчихгүй тий. Тэгээд одоо Google дээр үзгээл. Google руу хим материал оруулдаг тий. Википедиагийн редакторууд бол дийлэх нь дандаа зүүнтүүд шүү дээ. Right wing чиглэлийн ерөөсөө оруулдаг. Бид нар юунд итгэх хэвээр юугаар нотлох хэвээр гэх тийм. Тийм асуултуудыг бид нар өөрсдөө тавьжлах хэвээр юм шиг байлаа. Ер нь явж эрүүл ухаантай байна гэдэг чинь хүн эргэлзэх л хэвээр гэсэн үг шүү дээ. Шүүмжлэл сэтгэлгээ гэдэг яриад байгаа шүү дээ. Critical thinking гэдэг. Гэтэ яг өөрөө хүн өөрийнхөө итгэл үнэмшил байж болно. Гэхдээ тэр итгэл үнэмшлэрээ яагаад бусдынхаа амьдралыг ингэ нөлөөлөх гэдэг юм бэ тийм.
Бусдад ингээд нэг юм амьдрах арга заах гэх тийм. Амьдралын хэм маяг заах гэдэг зарим хүмүүс тийм. Тэгмээргүй юм шиг байна. Хүн өөрөө тэгэл мэдрээл үйл ажиллагааг нотлол ингээд болов болчлаа гоцтой тийм. Гэрээтэй төмбөргөл бид нар яаж амьдрах тухай заах гэдэг шүү дээ. Та нар тийм хувцс хүмүүс, тийм юм ийдгээ тийм. Одоо Билл Гейтс юм. Лаборатори хиймэл мах идэгэл. Нэг свах өвчгөнс. Энэ өөрөө би хамбургын дуртай л гээд яриад ичдэг. Америкт маш том газрууд авцсан. Америкийн хамгийн том ферм эзэмшигч гэдэг байгаа шүү дээ Америкч. Билл Гейтсийг үү? Тэгээ Билл Гейтс. Тэгээ танаа энэ подкаст ч бол ер нь залуучууд их үзэх үү те? Манай яг зөвхөн үзэгчд бол юу? Дандаа 45 насны. Шинэ шүү дээ. Одоо яг миний үзэгчтэй энэ ойлцол юм байна шүү дээ. Баг хуйлдааны онолч нийлж байгаа шүү дээ. Борж өгч ийн гэж ярих те. Гэхдээ манай үзэгчид нэг тэгж амар яа. Айгу тийм дэмждэг. Зөв үзэгчд маань дэмждэг. Гэтэ яг ууг нь бол илүү тийм хурц одоо нөгөө шүмжлэлээр явъя гэсэн боловч хоёулаа санал нэгдэлтэй гарч байна. Яг тэгэхээр би бас нэг харж байгаа өнцөг бол яалтчгүй дэлхийд даяар зүүнтнүүд бол даварж байна. Өөр л төрд гарч мөнгө хийдэг юм үхэл бүтэн юм паразит системийг бид нар бий болгочих. Тэрийг дийлэх байлчиж. Тэрний одоо ингээд бүр ингээд систем болцсон те нам энэ тэрээр нь хэвлэл мэдээлч тийм шүү. Хэвлэл мэдээлэл төрийн бус их сургуулиуд нь бас шинжилгээнүүд нь тэгдэг болсон. Тэгээ зүүнтнүүд бол ерөөсөө ингээд нэг л их зовлон яриад хүмүүсийн зовлонгоор популизм хийж байгаа л төрд гараал тэгэл өөрсдөө мөнгө хийгээл зүгээр ингээд одоо баахан төрийн байхгүй албан тушаалтнуудыг бий болгоол тэгэл мөнгийг үр ашиггүй өнгөрөөд зарцуулдаг тийм систем бий болчиход байна. Одоо энэ дээр бол би бол санал хэний ном дээр байгаа л да. Кремликийн ном дээр хэрэмний хоолт хижээл уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөсөн бэ? Түүний судалгаа гэж санхүүжилттэй бол мөнгө шаасан байхгүй. Чи одоо уг нь бол чинь Герман ч юм уу Швед за Монголын судлаач бол хэрэм судлахаас илүү ядуурлаа судалмаар шүү дээ уг нь тийм. Хүүхдүүдийн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн хоолт хижээлийн судалгаа хийсэн байхгүй. Хаа өсөх хэрэм тэгээд хэрмээ хайрлаад бол тэгээд самар цөмхөл болчих л тийм. Ийм нөлөөнүүд байж болно шүү дээ. Тэгээ маш олон ийм судалгаа, албан тушаал, мэрэгжил, хиймэл тийм эдийн засгийн үр ашиггүй ямар ч хүний амьдралд хэрэггүй, нийгэмд хэрэггүй баг нэг юм хийсвэр тийм албан тушаалд цагаан захтнуудыг тийм. Ууг нь бол ах уу эдийн засаг гэдэг чинь тэр чигээрэл хөх захтан буюу хоолоо өөрсдөө бий болгоё. Өөртөө ингээд ахуйтайг нь оцолтоод тэгж л амьдрал сайжрах ёстой шүү дээ тийм. Тэгмээд яг одоогийн бидний зохиос нийгэм бол тийм олон бүгд цагаан захтан баймаар. Хөх захтай байх хүн минь ч байхгүй. Тэгээ тийм олон цагаан захтныг амьдруулах боломжгүй учраас хүчээр төр одоо нөгөө төрийн аппаратаар дамжуулж баах нэг юм мэрэгчлэтнүүдтэй синтгүүдийг бий болгоцсон. Тэгээ сүүлдээ тэрэндээ баригдаад инфляцтай баригдаад одоо дэлхийн нийтдээ хэдэн тэрлэн долларын өртөө гэлээ. Хиндээ ч өртөө юм те. Баахан доллар одоо хийлцэн. Америк ч одоо 30 тэрлэн шүү дээ. Япон хэд гэлээ? 10 тэрлэн гэлээ. Тэрний их нэлээ их нь ковидын үеэр хийвэлсэн гэдэг яриад. Ковидын үеэр одоо зүүнтнүүдийн gaarл одоо төрд байсан хүмүүс онцгой байдал зарлаа л ерөөсө хэдэн тэрбумаар ингээл мөнгө хийж идчихсэн. Одоо бид нар онгоцоор хэдээр нисдэг байсан л бодоод үзэх. Одоо тэрний чинь нэмэгчлээ шүү дээ. Тэгээ тэрний төлбөрийг бол бид нар инфляциар дамжуулж төлж байна. Эднээс чинь ингээл одоо их үр тавингуудаа засгийн газрын төсвөө ингээд дутагдангууд зөрүүгийн Монгол банкнаас ч юм уу те Төв банкнаас хэвлээл тэгэл төлбөрийг бид нар ингээд төлөөж явж идэг. Одоо сүүлдээ Америкт одоо ийм хөдөлгөөн гарч байгаа. Ерөөсөө хизээч энгийн иргэн байр худалдаж авах чадваргүй болцсон те. Ялангуяа миллениалууд бидний үеих. Миллениал. Тий. Яг энэ бүүмрийн үеийнхэн бол 60 70-аад онд хамаг юмыг хамцсан. Одоо хүртэл бүүмрүүд те одоо энэ Трамп болон Байден ч бүүмрүүд ч те. Бүүмрүүд те. Бүх юма бадж байгаа. Тий. Тэгээд ерөөсөө компанитай, тий. байшинтай, газартай, үл хөдлөхтэй тэгээд эдгээр хувьцаатай компани эдлэнгүүд байна те. Гоё машинтай. Тэгэл манайстай миллениалууд манайстай одоо түрээслэл баг багаар ингээд манайсыгаа хөдөлмөрөөр мүлжээд амьдарч байна. Одоо миллениалууд энэ зэт үеих те. Их үеийн зэтүүд бүгд айгүй хэцүү болцсон. Хизээч шударгаар хөдөлмөрлөөд үнэхээр сайн байсан ч байр авч аятайхан амьдрах чадваргүй боломжгүй.
Тийм их өсөлтөө. Тийм одоо тэгш байдал гэж ярих юм тэрийг ярил л та тийм. Шудраг ус агуулсан чинь бид нар өөрсдөө ажиллаад нэмэргүй гэдэг чинь одоо ягаад ковидос хойш яг юм ер нь дайлам гараад бүтэн цагийн ажил хийхэ болцсон гэхээр бүтэн цагаар ажиллаач нэмэргүй учраас юм болж чинь. Тэ? Одоо би тийм судалгаа байнга л ирдэг. Гэтэл зүүнтнүүд бол өөрсдөө тийм юм их ярьдаггүй шүү дээ. Ингэж зовж ин тэгж зовж ин чи тэрний эрхэнд халдах хэрэггүй мэрэхгүй те. Тий. Айгуу тийм хүний амьдралаас хэцүү сэдвийг барьж аваад хамгаалж байгаа баадрын дүрдэн тоглолоо. Хүний амьдралаас юм хол те. Яг одоо бидний амьдралаас хол юм асуудлуудаар тавиад байна. Энэ уул ус мос ч гэдэг юм мэдгүй те. Баах юм байна. Тэн дээр санал юм байна. Тэгээ тэрэн дээр бол одоо нэг сонин дүр бол Милей. Хавьер Милей. Тий. Гарч ирж байгаа. Бас нэрнгээс макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг нэг хотлоо яриад байгаа мó гэмээр хүн гарч ирчээд үнэхээр макро эдийн засгийг Аргентин хязгаарч байгаагүй инфляцгүй төвшөнд очичлоо. Анх түүхэндээ ойрын хэдэн жилийн түүхэнд анх удаа юуг төсвийн алдагдaltaгүйгээр ингээд золгож ин хэд дараа ашигтай. Тэгээ илүү дотоо зардал мардал бүгдийг таньж байна гэх. Тэгээ засчаалтыг үзүүлэл байна. Энэ туулын зам ч юм уу сэлтмэл биеийн төсөл тендер хэрэгжүүлэх байлц шүү дээ. Хувийн хвшилтэн л үг. Аргентины энэ аялал жуулчлалын компаниуд нь гадаадд жуулж авахын тулд тусгай зөвшөөрөл авдаг байсан. Лиценз авдаг байсан. Тэрийг боловцсон. Үхрийн мах Аргентинч үхрийн мах гаргадаг. Үхрийн мах зис ч юм уу энэ юу гаргана гэхээр татвар төлдөг байсан. Экспорттой татвар тавьчихсан. Одоо манай Монголтай адилхан. Манай экспорт чинь бас квоттай. Тэгээ тэрийг нэг юм намаар гарсан нэг яамны нэг мэрэгчлэн шийддэг те. Яг бидний нийгэмд ингээ бидний амьдралд яг ингээд эрг юм авчирч гэнэ мэдгүй. Гэхдээ ямар ч тэр хүн Нобелийн дардаг. Гараас нь зурдаг. Тэгээд энэ Аргентин ч ингээд өөрчлөгчлөө шүү дээ. Аргентин ингэж болдгийг харуулж байна. Тийм зөрөгтэй байх хэвээр. Хавьер Милей бол яг аргагүй. Яг энэ өрнөдийн ертөнцийн зүүн барууны зөрчил тэмцэл хамгийн их нухацтай ажилласан юм. Өөрөө эдийн засгч юм. Данх бол хүмүүс яг улс төр та орохгүй бол гэсэн чинь би либертар хүн гэдэг чинь төрийг л баг байлгах хэвээр тийм үзэлт байна. Би яхаараа төрд очиж алтан шар ашиглах хэвээр гэж боддогсэн. Сүүл рүү ер нь орж л үзэхгүй болохгүй юм байна. Орж иж энийг зүүнтүүдтэй үзэхгүй бол завчихгүй бол тэ хөрөөдөж бүрдэхгүй болно ч. Мөсөртөд бүр аллаа гэх. Гэтэ одоо чи ингээд Хавьер Милейн тухай BBC, CNN, Al Jazeera ч юм уу энийг Еврал хэвлээс огт мэдээ орцоос огч ярихгүй те. Нэг жоохон мэдрэл муутай ч юм галзуу солиотой юм шиг дүрээр ингээд тийм харуулж идэг те. Нэг юм нэр хоч өгöd байгаа байхгүй. Одоо чинь Аргентины талаар мэдээ үзье гэхээр юу гарч байна. Багш нар нь боловсролын татаасыг алга болгосныг эсэргүүцжээ. Ажилчдын амьдрал хүнд байна мөн. Ядуу хүмүүс нь нэг жагсаалд орж байгаа хүмүүсийг хараа дандаа манай энэ нөгөө ууттай мах цахаар жагсаад байдаг юм хөшүүн хүмүүс байна. Эсвэл нэг хэдэн оюутан залуучтай авч тавьчихсан. Тэр удаа Аргентин ч өөрхийдөө төрийн албан албан зүрхий боловсролтой юм. Тийм зүүний ч гэсэн. Тэгвэл тэдний ингээд олноор нь халтсан чинь хувийн салбар нь ажлын байрт талцсан. Эдийн засаг нь хөгжөөд гэсэн дээ. Тэгээ маш олон лиценз зөвшөөрөл байхгүй болгочихсон ч яах. Бид нар ч дандаа зүүнний намууд гаргаж ирдэг шүү дээ. Тэгээ ер нь дэлхийд даяар ингээд зүүнт нь хэд даварсан байж байгаад одоо эргээд баруунтнууд ингээд хүчээ авах тийм урсгал жоохон баг багаар бий болж байна гэж. Гэхдээ ер нь бол ноёрх үзэл нь зүүнний үзэл байгаа байхгүй. Хаас Монголд 35 намын 32 нь зүүнний үзэлтэй. Зүүнний үзэл бүгд шүү дээ. Монгол ардын нам бүгд ялгаагүй шүү. Бүгдээрээ зүүнийх. Бүгд ялгаагүй. Ерөөсөө л төрийн асуудал шийдээ нэг ухаантаа дарга гарч ирэл нэг ингэж төсөв нэмнэ гэл. Надад ийм төсөв тэрбум төсөв, триллион төсөв баталж өг гээл. Тэгээд нэг Баабрын нэг ёроолд өвчиж яан маар гэдэг юм яриад байдаг шүү дээ. Тийм ёроол морол гэж байдгүй юм шиг л шүү. Одоо ёроол байхгүй. Улмал доошоо явна тий. Одоо манай улсын төсөв чинь дотоодын нийт бүтээгдэхүүний 60-70% шахацсан байгаа. Тэгээ ойд солонгос юм биш гэдэг. Бүх юм нэг төрөөр дамжиж хийдэн ерөөсөө өөр аргаар мөнгө хийх ямар ч боломжгүй үлдээлсэн. Одоо сүүлдээ годамжинд нэг юм түүц ажиллуулахын тулд нэг бас намын ч юм уу нэг юу даргад очиж зөвшөөрөл авч ижил бизнес эрхэлж байгаа байхгүй. Өөр утгаа алдсан. Тэгэл стандарт яриа л тий. Ашиг тагалтай. За. Тэгээд яг би энэ номоор хэдэн жилийн өмнө гарцсан.
Алтан дээрээ компани цэнгүүн захирал юу идтгэж гаргасан ном шүү. Тэгээд та айцсаар хөлжигсдэд маш олон гоё баримтууд түүхээр нотлогдсон бүх баримтууд байгаа. Энэ номон дээр дурдж байгаа баримтуудыг бүгдийг Британикаас ч юм уу те том толвичгээс ингээд хайгаад үзээрэй. 70-аад онд бол Америкт нэг өмсөлтийн үе, шинэ өмсөлтийн үе ирлээ гэл 70-аад оны мөчлөг гэл. Тийм болж ирсэн юм л. Тэр чинь дүүхэн байр дээр ирж байна. Би нэрээ тэрийг ингээд сүүлд нэг YouTube дээр нэг 70 хэдэн оны Монголын бичлэг гэсэн өвлийн бичлэг шиг байна. Тэр бүр амар хөвтөн байна. Эсгийн уталттай зүгээс. Зам нийл мөс болцсон. Тийм биш амар хөвтөн байсан гэж. Тийм 70-аад оны тэр хөвтрөлтий тэр. Хойд Америк тэр чигээр маш хөвтөн болчихсон. Тэр чин аж үйлдвэрчил нэгэнд эхлээд бараг 150 жил болцсон байсан шүү дээ. Тэгэл ингээд бодохгүй юу? Тэгээд дор бүрнээ бүгдээрээ энэ бидний амьдрал яаж нөлөөлөх гээд байна гэдгийг нэг эсэргүүцдэг, шүүмжилдэг, шаардлага тавьдаг л байх хэрэгтэй. Хэрүүлж явах хэрэгтэй юм шиг байна. Гэхдээ ингээд нэг энэ өнөө маргааш шүү дэлхийс өрөх гээд байгаа юм шиг нэг түн бэрэг шиг яваад байдаг. Ямар утгатай юм бэ чи. Сөнөхөд байгаа ч юм байхгүй. Сүнлөөч дэлхийн сүнэн хүмүүс лав сөнөхгүй. Тэгвэл дэлхийн сөнөхөд ядаж энэ Улаанбаатарын цуслангууд лагер ажихын сөнө үстэй тий. Манай ерөнхий сайд чи явж ирсэн лагер л байгаа тий. Юу ч гэсэн лагер л байгаа юу гэ тий. Ер нь бол олон эрдэмтэд бол дэлхий сөнөхгүй хүн төрөлхтөн сүнсний дараа байгаль дэлхий ямар ч шарахгүй сорвгүй идэгчнэ гэдэг байгаа шүү дээ. Тэр ядаж мөслөхийн үе болох юм бол бид нар амьд үлднэ. Яг л бидний цахилгаан станц байгаа гэдэг шүү дээ. Түүш технологи нь байгаа гэдэг. За ямар ч хэлсэн манай айцсар хөлжигчийн номын орчуулагч Ганбаяр бидний урилгыг ирж авч манай подкаст оролцсон. Баярлалаа. Бид хоёр бас нэлээд тийм том гэх юм уу те бас их сонирхолтой. Жохон улс төрийн ялцгүй ярихгүй бол болохгүй нэг тийм улс төр болон шинжлэх ухааны нэг юм нэг дундын нэг юм завсрын асуудлыг ингээд бас мажиг гэж үзлээ. Тэгээд та бүхэн бас асуултууд дараа дараагийн подкастуудын санаа сэтгэл байвал комент заавар үлдээгээрэй, лайк, шеэр хийгээрэй. Баярлалаа манайхаа. За манай Ганбаярт хэлэх үг. Би одоо нэг дарга шийдэж байна. Тэгээд номоо уншаал тэр фактуудыг ингээ харьцуулаад үз. Сонирхоод үзээрэй те. Ер нь яг гэсэн ч байна те. Одоо юу өрнж байгаа гэдэг те. Хаагур зар гэж байна. Энэ бол энэ номоор яддаг. Энэ номоор энэ ном дээр байна те. За яаштай манайх. За ингээд бид нар хамт олноороо говь ирэл шорт спорт цогцлбортоо зориод ирлээ. Хотоос ерөөсөө 42 км-ийн зайтай цасмлаараа явсаар байгаа л ирчтэй юм байна. Хөө хийхээсээ илүү ийм олон янзын спортын уралдаан тэмцээн тоглож заавал тэрийн хоорондоо өрсөлдөж маш гоё амруул